Эсвэл хэдэн талаас нь дээгүүргээрээ туслах юм болов. Өвөө халууцчих нь. Энэ ертөнц бол ганцхан Монголын нүдээр харж болохгүй. Олон улсууд олон газраар явбал их сайн юм. Орсууд яриа хөөрөө байгаа гэсэн баха. Эндээс гэлөө. Оо таныг одоо ингэж ууцсан байхад удаа чаана яж ах уу? Энэ хэвд л байгаа. Одоо компьютер нь ажиллаагүй ах уу? Ажиллаж байвал тэгээ энд дахиж ирэх хэрэг байхгүй шүү дээ. Ийм хогны газар болооч байж яах юм. Онцсон байд юм уу? Тэнгэрээр нисээ дугаалаад явчих юм уу? Тэнгэрээр нисдэг бол энд яах гэж ирэх вүлээ дээ. Тэр чигээрээ л явна шүү дээ. Ийм аимшигын газар сүнс нь болторчхал юм бол дахиж ирэхгүй шүү дээ. Гэрэм өрсөн яах вэ? Хотлоо айлддаг байж болно. Та нар мэдэхгүй бас баталгаажуулж чадахгүй юм чинь юу гэж ярьж болно шүү дээ. Өнөн гэвэл улаачийн сүнсийг дарж байгаад бид орж ирдэг. Гэхдээ улаачийн сүнсийг чинийхээр нам барьж байхгүй бол сул тавьчих юм бол яах вэ? Бидээ буцаж орж ирэхгүй. Ийм уйтгартай гонгийн ертөнцид юу хийж насыг илээ гэж. Ашгүй минь гэдэл зүхтагаад алгагүй шүү. Тэгэхээр тийм тэнгэрийн орноор явдаг энэ төр гэдэг зүйл бол байдаг байлгүй дээ. Өгөөд үед бол улаачийг зүхтчихвэ гэдэг хордог. Төрхөөс л энэ газар 5 байсан. Одоо ч 5. Тэгвэл эндээс мултраа тэнгэрийн орондоо сүнсээр явж ивэл яах вэ? Би буцаж ирэхгүй шүү. Өвөө нь бол 2-3 өдөр л гэсэн. Тэгэл энэ би явах шүү дээ. Өөгийн хувьд бол энэ ертөнц бол 5. Тэндээс амьдрах ертөнц биш ээ. Оо одоо бид нар одоо ингээд хамгийн ертөнцид ирчихлээ. Дараа одоо ингээд хөхтэй гэхэд дахиад хүн болж төрнө гэдэг байгаа шүү дээ. Хүн болж төрөхгүй яг тийм хүчил байд юм. Эсвэл төрөл таны төрлөө дээшлүүлнэ гэдэг тийм ойлголт байд юм. Та нар дээшлүүлэл яваад байгаа биш үү? Мод зоолгож байд. Ус гол устайгаа харьцаж байна. Энийг огт мэдэхгүй байж байгаа вөхөө дахиад өд хорхооноос эхлүүл ямар байх вэ? Тэр болгон дурсах болгоны чинь хаачих. Өтний амьдрал ямар хэцүү юм бэ гэж байсан дараа нь нохоо болоо гэж байгаа. Дараа нь муур бол муурнаасаа дээшлээд ингээд арай хийж явж байгаа хүн болно. Хүн болсон хойноос хүнээ мэдэхгүй. Би яг яах гэж ирлээ. Би ерөөсөө ажилтаа хийх гэж хүн болсон байх гэж бодох байх. Тэгээ дахиад тэнцсэнгүүгээл дахиад буцаж ирнэ. Муур олчиж хүн болт юм уу? Хоолчиж хүн болт юм уу? Та нарын доороос ч дээш нь Нэгээс дургамлаас гэж доороос нь дээш нь болгоно өгөхөөс хүнийг шууд хүнээр нь үргэлжлүүлнэ гэж байхгүй шүү дээ. Одоо ахчихсан юу? Тэр болгоныг тооцоолноо. Хүн гэхээр л дээдийн заяа биш шүү дээ. Та нарын энэ сууж байгаа гол энэ мод та нарын эднээс ямар ч ялгаагүй нэг төрөл.
төр зурал та нарыг тийм мундаг гэж өгсөн байл л дээ. Тэгэж ухааруулдаг үз. Та нар дэлхийг удирдаад байгаа юм биш. Та нар чанагдаж явдаг хിവэрээ л байгаа. Амсиг боллоо. Энийг та нар удирддаг байсан л яах вэ? Болохоос өмнө сэргэмжлэл болоо шүү дээ. Тэгэхээр болоогүй байна. За өөр асуух юм байна уу? Чөтгөрлөг хүмүүст даврал гэж байд юм болов уу? Чөтгөрлөг хүмүүст. Чөтгөрлөг байхаа болчих юм болоо биш шүү. Чөтгөрлөг хүмүүс гэхээр яг ямар хүмүүсийг чөтгөрлөг хүмүүс гэж? Төрхөөсөө чөтгөрлөг байдгүй, төрхөөсөө бурханлаг байдгүй. Тэрийг юу баталгаажуулдаг гэвэл үйлдэл нь баталгаажуулдаг. Тэр хэн нэгэнд гай болж байгаа бол тэр бол чөтгөрлөг мөн. Хэн нэгний ахуй амьдралаар тоглож наа цан болж байгаа чөтгөрлөг мөн биш үү? Тэрнээс тийм юм бодсон ч хэрэгжүүлэхгүй бол тэрийг чөтгөрлөг гэх үг ээ бас. Энэ ертөнцийн гიშгсэн мөрөөр хэмжигддэг. Ойлон тийм. Тэгээ нэгэнд гай болж байгаа бол өөрийн ашиг сонирхлын үднээс аяа тавиланд нь саад учруулж байгаа бол энэ бол чөтгөрлөг мөн. Харин хэнийг ч охироохгүй өөрийгөө ч бас шударгаар авч явж байгаа бол энэ чөтгөрлөг биш. Яавар. Хүн сүнстэйгээ харьцаж болд юм уу? Өвөн дуудаад үзье. Чи тэгээ хажууд нь ярих гав. Болох болов. Харин өөрийгөө хууль тавьж ярих систем айсгал байхгүй. Үржүүлэлт өөрийгөө харах багтлаа. Ярина. Өгсөн цагтаа л өөрийнхөө сүнсийг мэдрэхгүй. Жишээл одоо хүмүүс ингээд идэг штэ. Би тэр хүн эрэгтэй сүнстэй, эмэгтэй сүнстэй, энэ хүүхэд сүнстэй гэж яриад идэг тийм. Тэрийг одоо яаж мэддэг юм бол? Ямар ч байсан хүн батлахгүй. Эсвэл их мэдгч тэрийг батлахгүй. Чи хин нэгнээр заалгаж чи тийм сүнстэй гэж хэлүүлж байгаа бол тэр үеэс чи мухрагч байна гэсэн үг. Хүмүүс хоорондоо яриад байдаг шүү дээ. Энэний үйл Мэдхгүй болохоор л тэгж ярина шүү дээ. Мэддэг байсан бол заавал тэгж олонд хүртэх хэрэг байна уу? Мэдээж ирэл хайгуул байгаа. Гэхдээ л өвөө нь одоо чиний асуултыг ингээд сургуулиад бодохоор нэг жоохон дээлэн томдсон нусанд хацартаа наалтсан жаал хүүгийн асуулт аятай. Тэгэхээр юу болох вэ гэхээр энийг чи өөрөө толох ёстой. Хүн мэддэг зүйлээ хийж асуудаггүй шүү дээ. Тэгэхээр мэдэхгүй бай. Ихтэй мэдэхгүй зүйл дээр хинж тоглож болно гэсэн үг. Чи тэрийг мэдэрч, харж, төвлөрүүлж, сойрлуулсан байх ёстой болохоос нэгнээс хайгаад олдог зүйл биш ээ. Энийг хатуу байл. Тэгэхээр энэ дээр яг тэр сүнс гэдэг зүйлийн мөн чанар нь юу юм бэ гэдэг хогтхон гарч ирж байна. Хүүхэд сүнстэй, хөршин сүнстэй, эрэгтэй, эмэгтэй сүнстэй гэл ингээл. Та нар одоогоор өөрсдийгөө ховлж гаргаж ирээгүй байгаа шүү дээ. Сүнс байхгүй учраас л ховлогдохгүй байгаа юм.
Чи нэг нөхрийг хувилж аваад миний бие өвдөхөр би бөөрийг авна, би илгийг авна, би зүрхийг авна гэх тийм байна уу? Яагаад гэвэл тэрэн сүнс байхгүй. Тэгээд л одоо хүртэл хөгжөөгүй зүйл шүү дээ. Сүнстэй сүнсгүйг ялгах боломжийг энэ ертөнц олгодог. Сүнс нь байхгүй болохоор яадах вэ? Ялаа ботхон шавна. Өт хорхой нь иддэг. Ингээд тэр ялтраад алга болдог тийм үү? Хэрвээ сүнс гэж байгаагүйсэн бод. Үхсэн зүйл задрахгүй. Та нарын дэргэд байсаар л байна. Тэгж бодогдож байна уу? Сүнс байхгүй болсон учраас л тэр зүйлийг тэр олон зүйлийн ялаа шомол юу байдгийг тэр болгон шаваад задлаад байхгүй болгож байна шүү дээ. Тэрнээс амьд хүнийг тэгж дуусгаагүй байна да. Тэгэхээр энэ ертөнц яадаг вэ? Сүнс нь байхгүй л задалдаг юм байна. Сүнс нь байдаг бол тойрдог юм байна гэдээ ойлго. Шалгадаг гэсэн үг. За тэгээд сүнс гээд хай. Заавал та нарын нүдэнд харагдахаараа сүнс байдгийг биш. Энд байгаа, тэнд ч байгаа. Энэ эсэгч байгаа. Хүнийхэн ч бий, амьтныхэн ч бий. Модныхэн ч бий. Гол нь чиний сүнс гэж юу вэ гэдэг үзлээс шууд хамаардаг. Сүнс гэхээр л нэг тийм нэг зэгэл саарл өнгөтэй хүний дүртэйгээр бодож байгаа бол дутуу байна. Сүнс ямар ч хэлбэрээр байж болно гэсэн үг болж байна да. Харин чи тэрийг хүлээж авч ойлгох ухаан суур байна уу гэдэгт учир байгаа юм. Ганцхан хүн сүнс байгаад бусдад нь сүнс байхгүй бол бас хэцүү юм аа да. Та нартай сүнс гэвэл хүний сүнсэл төрөнд бодогдно. Гэтэл модон сүнс бий. Өвсөн сүнс бий. Усанд бий. Ууланд бий. Тэгэхээр та нарын оюун ухаанд юу эзэмсэн байна? Сүнс гэхээр л хүнийх байд юм байна гэж ойлгосон байна да. Ёр ихийнхэн тийм л бодолтой байдаг баха. Сүнс гэхээр л нэг тийм одоо юу гэмээр цагаан даав номорсон. Тэгээд нэг сааралтай өнгөтэй хүн хорлоод явдаг зүйл гэж бодогдсон доо. Хорогдсон сүнс гэх. Тэгэхээр хууль нь өөр болчиход байна шүү дээ. Өвгөд бид бол энэ ертөнцийн бүх зүйлийг сүнс амьтай гэж үздэг. Гэтэл ганцхан хүнд нь сүнс зориулаад бусдад нь зориулаагүй гэсэн хуульгүй байх нэ дээ. Адуунд ихэд 5 хөшөө болно гэхэд адуунд чинь өвгд эцгэж бий. Хонинд нь бий, ямаанд нь ч байдаг. Энэ бол сүнсний хүч мөн. Энэ та нарын одоо энэ доор харагдж байгаа өвс байна уу? Энэ өвс цагтаа модж байсан байж болно шүү дээ. Ийм өндөрч байсан байж болно. Гэхдээ цагийн эрхэнд хувирсаар ийм тачирхан жижигч болсон байж болно. Гэхдээ энэ сүнс амны хүч байна. Сүнсгүй болвол яадгүй мууддаг. Яг л хүн бас л тэгж өгдөг шүү дээ. Жимс ногоо мууддаг, хүн ч бас мууддаг. Тэгээд өгдөг. Энийг хөгшрөлт гэж хэлдэг шүү дээ. Яагаад муудаад байгаа гэдгийг хэн ч мэддэггүй. Хайдаггүй. Муудах ёстой гэж үг. Өөрсдөө ихээр хэрэгтэй гэж үзвэл тэрийг муудах шаардлагагүй байх нэг. Тэгэхээр энэ эргэлтүүдийн хуулийг судлах хэрэгтэй болно. За өөр асуух зүйл байна уу?
За хэлэх гэж байна. За сонирд. Тэр бүгдээ даалгавартай ирдэг. Даалгавар олохгүй бол их зүтэрч явдаг гэдэг юм уу? Өө. Даалгавар биелүүлэхгүй бол Харин тэгэл зүдрээл та нар мод тариал суулгаад яваад байгаа юм биш үү? Сүнсний даалгавраа биелүүлэх гэдэг юм. Тэгээд сүнсний даалгавар гэдэг юм. Мэдэр гэх юм. Ямар даалгавартай энэ сүнс надад заягдж ирсэн. Би гэдгийг олж мэд. Чиний бие заягдж ирээгүй. Чиний сүнс энд ийсэн. Чи эндээс дэндүү байсаар байгаад нүдэнд чинь дассан байна. Та нар энэ нарны гэрлийг байдаг л зүйл гэж харсан. Энэ урсдаг усыг байдаг л ус гэж боддог. Амьсгалдаг агаараач бас иддэг хоолооч бас тэгж боддог. Байдаг л хүний хэрэгцээний зүйл төдий гэж. Гэтэл энэ та нарыг тижээдэг ирчим шүү дээ. Энийгээ та нар үргэлж дэрэгчин байсаар байгаа судлахаа мартчихсан л байна шүү дээ. Тэгтээ энэ өөрсдөө асууж байгаа зүйлний бол юу вэ гэхээр орчин үед сүнсний дасгалжуулагч буюу тийм одоо сүнсний өгөгдөл. За тэгээд ихэр сүнс буюу энэ яг чиний сүнсний үндсэн даалгавар юу юм бэ чи? Энэ хорвоод ямар даалгавартай ирсэн, юу хийх гэж хүмүүн биеийг олсон гэдэг зүйл тал дээр одоо нөхдүүд их судлаад байгаа юм шиг өөрсдөө би та нарт болохоор энэ зүйлийг таниулах даалгавартай ирсэн гэж одоо юм нэг багш нар гэдэг зүйл гарч ирчихэд байгаа. Тэдний яриа явуулах энэ зүйлүүд багхгүй юу? Одоо сүнсний даалгавар өөрөө Бид өөрсдийнхөө мөчнийг ойлгод юм уу? Ойлгоцсон байгаа л гэж томроод. Томорж байгаа бол үйл гаргах ёстой үстэй. Тэгэл өндөр төлбөртэйгээр одоо тийм хичээл сургалтууд орж инээ тэрэ гэдэг ингэдэг. За тэгээд энэс цаашлаад ирэхээр одоо төгс гэгэрсэн гэж яригддаг ийм тийм багш нар гэж ярьдаг. Чалчлаа гэд болдог газар нутаг бишээ. Чадвараа заавал харуулдаг юм. Тэгж байж л ойлгуул. Чадвараа гаргаж чадахгүй байж хоосон яриад яах юм? Чи магадгүй хэн нэгнээр заалгаад буруу явж байгаа ч юм лээ. Та нар сүнсний даалгавраа мэдмээр байгаа бол энэ амьд оршихуйтайгаа улам ойр бай. Тэгвэл ойлгоно. Харин өөрсдийгөө дөрвөлжин ордод харьцохоод бусдад захирагдаад өдөр хоногийнхоо тэр зоосын бүнийхээ төр зургийн юм хийгээл хэн баяжих вэ? Хэн ойлгох вэ? Хэн хөрөнгөчих вэ гэдгийг сана. Та нар тэдний баялагийг л бүтээж өгч байгаа. Тэрнээс өөрсдийн ирэл хайгуулаа мартсан. Мартсны улмаас л ийм олон улс үндэстэн бий болж байгаа. Мартаагүй байсан бол нэг захиргаанд явах боломжтой байсан. Энэ дундаас чинь та нарын ирэл хайгуул дундаас хөөрхөн ажиллаад өөрхөн өөртөө ашигтай юм олоод байгаа нөхдүүдийг та нар харахгүй юм гэж үү? Хотлогийг мянгантаа давтвал үнэн болдог гэдэг шиг. Итгэхээс өөр аргагүй болтол тэд синхруулдаг л дээ. Аргагүй болтол биш. Та нарыг айлгадаг. Чи ингэхгүй бол чи хүн биш. Чи тийхгүй бол ингэж байж чадахгүй гэж. Одоо наацхийн жишээ нь Энэ бол хүлээс. их хүн гэдгээр нь далимдуулна, өр хөвгдөд чинь хэцүү, өр сойч чинь таанараас хойш завна инээ тэрэ гэл. Ядаж тэрнээс өмнө та нар ингээд өөрсдөө яг дотоод мөн чанар гэдэг юм уу, сүнслэгээ даалгаврыг олчвол та нарыг илүү сайжирч гэдэг юм уу. Тэгэхгүй бол та нарын ард үлдэх өр хөвгдөд чинь ураг удам чинь илүү хохирно гэж. Та нараас агаар байхгүй та нар амьд чадах.
Ус байхгүй л амьдрч чадахгүй, ор байхгүй л амьдрч чадахгүй. Яагаад энэ энгийн юм шиг байдаг зүйлээсээ ил хайгуулаа хийж болдгүй юм бэ? Та нар дэндүү их адармаатай замаар хайлт хийж тэр донд хуурамч нь их бий. Гэтэл үнэн чанартай бодит суурай олох ёстой. Бодит зүйл чинь энэ хөрс ертөнц чи юм аа. Гэдгийг л ухааруулах гэдэг. Та нар хоол гүнзэг хийж идлээ. Энд яах вэ? Төмрийн эрчим хэрэглэн, төмөр савнд хийн. Хоолоо. Газрын эрчим хэрэглэн. Газрын эрчим гэдэг нь малын шим, мах, за нэмээд өвс ногоо тарж ургуулсан зүйлс байдаг баха хүнсний. За өнөрөө давхар төмрийн эрчим гээл давс хужир юу гэдэг нь тэрийг нэмнэ. За тэр юу хэрэгтэй? Ус хэрэгтэй болно. Түүн дээр нэмээд галын эрчим хэрэглэж буцалгах хэрэгтэй болно. Буцалгана гэдэг нь тэр чигээрээ агаар шүү дээ. Ингээд 5 мах байдаг гэдэг зүйл чинь ерөөсөө хоол гэдэг дээр чинь шууд суурилж байна да. Та нар шимтэй болгоныг идэж байж л тижэл авж байгаа хаа. Чиний яс бол тэр чигээрээ төмөр юм. Чиний амьд оршихууны тэр гал энэ бол дотоод эрчимч нь бий. Чи өөрөө шингэн төлөвтэй. Ихэнх нь ус байгаа. Чи агааргүйгээр амьдрч чадахгүй. Хий юм гаргана. Тийм биз? Ингээ бод. Тэгвэл хоол гэдэг юу вэ? 5 эрчмийн чиг. Ийм л энгийн зүйлийг та нар Тэнгэрээс хайгаад яах юм? Бурханаас хайгаад яах юм бэ? Эхлээд энд байгаа мөн чанараа ойлгох нь сүнсний гол даалгаварч юм. Дараа нь тэр гэгэрл юмны хараас явж болно. Эн чинь суурай сайн тавьж байж л дээшээ сүндэрлэнэ үстэй. Суур байхгүй байж шууд тэнгэр бодхон гэхээр тэнгэр чинь тэр цаана байгаа. Бурхан чинь эндээс алс хол байгаа. Ихээр та нар яаж халбагдах юм бэ? Гэтэл дундаас нь янз бүрийн этгээдүүд нь элдвэр хэлэхээр тэрэнд нь этгээд байхаар энэ тэр чигээрээ мунхрал болох шүү. Чиний мэдээгүй, чиний дадаагүй, сураагүй зүйлийг хэн нэгний үгээр заалгана гэдэг бол мунхрал мөн. Тэр зааж байгаа нөхөр нь нэдийн шуналтай юм уу, нэр алдрын шуналтай юм уу, чамайг зоосоо гэж боддогч байж болно шүү дээ. Энийг ялгах та нарт ухаан байдаг гэж юу? Байхгүй. Тэр сайн гисэн гэдэл яваад өгдөг. Тийм биз? Тэгвэл тэр зэргийн юмыг ялгах чадaltaй болохын тулд энэ хөрс доршихуй юмтайгаа сайн харьцах хэрэгтэй юм а гэсэн санаа юм. Энгийн гэж бодсон зүйлээ эгэлгүй их хүч байна гэж сана. Эндээс л та нар ухаарна. Өнөөдөр хонлоо маргааш нар гарч байна да. Энэ байдаг л нэг нар биш. Байдаг л нэг агаар биш. Бүгд шинжлэгдсэн байдаг юм аа. Харин чи үүнийг энгийн гэж бодвол чи тэрийг хүлээж авахгүй байна да. Тэр тойрог эрчмээс хүлээж авахгүй. Өөртөө хаас гэж байна. Энэ бол байдаг л зүйл. Би гэгэрл хүсэж байна гэдэл ингээ хаагаад байна. Гэтэл эсэргээрээ байх нэ дээ. Өдөр болгон ховсож өөр болдог. Чи тэр болгоноос мэдэрч байх ёстой. Тэрийг зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр ер нь ойлгож байна. Тийм үү? Тэмээ гээл тэгэл маргааш нь мартчихв да.Аарсууд их мартдаг шүү.
Өрсүү та нарын энэ асууж байгаа юмыг аргаа уучин залхатлаа айлтсан ихтэй л одоо хүртэл толгойч нь ороогүй л. Ер нь асуух зүйл мөн ч юм уу биш ч юм уу ер нь эцэс Нэг чихээр нь ороод нөгөөхөр нь гараад явцдаг. Эсвэл хэрэгжүүлдэггүй залхуу байж болох юм. Эсвэл уусчихдаг гэдэг юм уу да. Ер нь бол уусчихдаг гэдэг нь үнэн бах та. Та нарыг улс төрөөр дарангуйлна. Дээрээс нь шашин шүтлгээр дарангуйлж байгаа болохоор аргачгүй зэ. Тиймээс би тийм гэвэл та нарыг шууд галзуу гэд барьж аваад харих үзье. Тийм байна. Чи захиргаанд нь тэдний захиргаанд багтахгүй. Би өөр үжилтэй гэх юм бол чамайг шууд л 20 цагдах үзье. Ягаад гэвэл чи тэдэнд ашиггүй болж ийн гэсэн үг. Та нарыг хүүхэд байхаас ч сургадаг шүү дээ. Тэтэрлэг, сургууль. Тэгээд оюутан болгоно. Хүн ингэж бэлтгэж байгаад татвар төлөөд ажил хийдэг юм аа л гэдэг юм зааж өгч байгаа үз. Тэгээ хогшроо тэтгэвртэй гарна тэгээд оронд нь залуу хүн ажиллана. Тэгэл чиний үе дууслаа баяртай гэж. Хүн үнэхээр ийм боол юм гэж үү. Тэр хүмүүжлэр дөрвөлжин өргөөнд хоригдоод хүүхэд байхаас хоригдсаар үдэл санаа чинь хайтан гарсч байна. Тэгсээр тэрийг үнэн гэж итгээд аж төрж байвал яах вэ? Харин чиний хийж бүтээснийг сэмэлхэн хин нэгийг шулаад өөрийгөө баяжуулж эрх мэдэлтэй дарахаа хадгалж ивэл яах вэ? Нэг сэргэлэн итгээд. Тэгж бодож үзсэн. Та нар өөрсдөндөө хижээ цаг хугацаагаа гаргадаггүй. Дандаа л тэднийг баяжуулах, тэдэнд ол ашигтай байхын тулд морин нохоо мэдүүлдэг шүү дээ. Тэгээд эсвэл хөгшөрчөө сүулдэ нөгөө ирэх хэрэгүүлээд тоорцоо тавиад сууж явах юм болов нар руу хараад сүлдэрлээ сууж явах юм болов. Ойлгоцсон байх болоо Ойлголоо гэд нэгэнд оройтсон байх болно шүү дээ. Гэ бас гэсэн үгдэгний өдөр хатгаад яг үндээдэг нөрөө гарна шигээд. тэр цагт ойлгоод одоо юу ч хийх юм бэ? Тэгээд нөгөө ойлгохчуд бас баярламар юм шиг те. Ойлгохгүй чадчихснаас ойлгохчуд чадчих. Хүн хөгшөрхөөр хэн чирэггүй болоод ирэхээр ойлгодог юм аа. Бүгд тэг. 60 хүрээд ухаачаа 61 хүрээд өгөх нэ гэдэг чинь нөхгүй. Та нар дааж тэр хүсэл эрмэлзэл сүнснийхээ тэр юмны араас явах гэхэд ирч хүч байх. Бүх юм өөр тийш нь зарцуулсан байх бол. Дал хурцгээд 20 насны шиг байж чадахгүй шүү дээ. Бүх юм өнгөрсөн байх болно. Та нар цаг хугацааг буруу өнгөрүүлсэн гэдэг нь энэ хөгсрөлт юм шүү дээ. Тэгээд ойлголоо. Энэ бол хатуу шудраг зүйл. Энэ орнуудаа хэлэхдээ бол хөгсрөх хэрэг байна уу? Энийг л ойлгох гэж маш их ядаж байгаа ч маргааш та нар дахиад марчихсан байх бол. Дахиад нөгөө багаасаа өссөн арга барилаараа. Хүн эдгээр ном сурах ёстой, тэгээд тийм мар явах ёстой, тэгээд тийм ажил хийх ёстой. Хэн баяжаад байгаа юм бэ? Онор баяжаагүй. Тэгээд яасан гэж боддоо шүү. Ирээд өөрсдөө өөрчлөгдөж болдог. Гэхдээ юу гэдэг юм л одооны эцэг эгч нар одоо хүүхдүүдэд тэгдэж шүү. За тэдний өмнөөс үг дуурч юм бол айгүй шоронд оруулна. Эсвэл бол ингэ чинь ингээд дандаа амийн үдэж эрхийн хязгаарлаад тэгээд хүмүүжүүлсэн байхгүй. Одоо тэр бусад улс орнууд болохоор өвөг дээдс чинь газар нутгийг яаж хамгаалж, яаж зовж зүдэрч ирснийг байнга сануулж, байнга одоо ингэж өсөж дэвжих ёстой гэж одоо юу гэдэг өсөж дэвжих ёстой гэж одоо сануулдаг байхад монголчууд болохоор эсэргээргээд
тэр дайн байлдан ч юм уу тэрийг мартуулж те битгий муу юм дурсаад бай гэж Заахгүй шүү. ер нь тэгж нэг яагаад гэдэг нэг буруу юм байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу. Та нарыг тэгж дарж байж л та нар ийм хэмжээнд байх юм. Өнөөгийн ийм төвшин ийм. Онтай эдэлттэй. Та нарыг багаас ч тэгж дарахгүй болоо. Та нар омглон, давлан өсөөд нэг уурлах юм бол ертөнцийг ч өөрчилж чадах хүчтэй. Тийм учраас дарангуйлж байж тэд хожоод байна да. Нэ фэйсбүүкээр яваад гэсэн үстэй. Монголчууд нэг уурлахаар аим шүү гэдэг нэг. Одоо уурлаад нэмэргүй болсон. Өвгөд нь уурлуул яах вэ? Бас нэг тэнгэрийн хүч гэж би. Тэнгэрийн хүчээр ертөнцийг бас хідэнтэй ирхшээсэн юм. Тэрнээс тэр Христ нь эзэлж байгаагүй. Тэр бурхан багш нь ертөнцийг түүчилж байсан удаа байхгүй. Та нарт маш их хүч байдаг. Харин тэрийг тэр чинээгээр тэгж дарангуйлах бодлого явагддаг. Одоо бол Монгол өвх түүх минь гэх юм бол тэр чигээрэл галзуу юм болох үзээ. Тэгтэл нь та нарыг өөрчилсөн байна. За өөр чаахан хилээд байх хэрэгтэй. Одоо нэг юм сошиал орчинд ингэж нэг юм яваад байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь вакцины хийлгэсэн. Тэ? Тэгээд вакцины хийлгэсэн болохоор бидний цус одоо ген өөрчлөгдсөн тий. Яс нь бас ингээд бохирдсон, өөрчлөгдсөн. Дээрэс нь тийм болохоор одоо бид нэр монголчууд яаж нэгдэх ёстой юм бэ? Анх үүсэн гинөө үүдэл эстэйгээ холбогдож нэгдэх хэрэгтэй гэдэг ингээ яриад тэрэнд нь хүмүүс одоо ингээд айгүй хочоод байгаа байхгүй. Өөдлөс чинь нөгөөсөө амархан шүү дээ. Газар ертөнцтэйгээ дайм битгий зарлал. Бүх юмыг амтай гэж үз. Их тэгш бай. Тэрнээс ийм ма хийлгчээд 3 чарвад яваад ивэл тэгэл ер нь урт наслахгүй. Ягаад ядуу улсын ард иргэд маш хурдан овөржиж өвтөлдөг юм бол тэрийг бодж үзсэн. Монголд одоо хэд хүрээд хүүхэд гаргадаг болчих. Хэд хүрээд айл ихнэр болов. Хэд хүрээд эмээ болдог болчих. Тэр ч одоо их хараасмаар. За бараг Хор хүрээд үгүй 20 гэдэг чи оройтно. 15 6-тай тийм их. Тэ 15 6-тай ер нь анхны хүүхдээ гаргаж байна. За тэгээд 18 9 нас гэхэд хизээний айлын ихнэр хүний за ингээ ихнэр нөхөр гэдэг юм болчихсон байгаа. За тэгээд эрэнгууд нөгөөдөл чинь дөнгөж 30 насны босгод давбуу үгүй юу өвөө эмээ гэдэг зүйлүүдийг яригдж эхэлэх гээд байгаа. За тэгээд дүүчгаараа дөрвөл ер нь бол за энэ орчлон дээр удаан амьдраад чи яах вэ? Бас зовлон болоод яах вэ гэдэг зүйл яригддаг. Ингэж яваал дасна гэдэг шиг үү. 40 наснаас цааш бол ер нь нийгэмд бодгоо хүнд хэрэггүй. Чи зүгээр ингэж ер нь ядуу улсын ард иргэд яагаад ухамсараар дорой ард иргэд яагаад ийм хордон овгждаг юм бол тэгээд нөгөө сайхан олонцтой өвчнүүдээ яриад ирлээ шүү дээ. Эдтэй рүүний ямар нүдээр учир тавиа. өвдөж авдаад ингэж өвчлөөтэй гэлээ. Нийтээрээ буруу яваад байна гэсэн үг. Нийтээрээ энэ ертөнцид хэрэггүй гэсэн тэмдэг юм. За тэгэл залуу жаалган ханаа наснаас нь дөнгөж насанд хүрсэн гэж үздэг цаг байсан. Өвгдөөдс чинь Ямар гоё юм бэ те 40 50 жил. 40 хүрж байж
сахал тавих хэрэгтэй. 40 хүрж байж сархад хүртэх хэрэгтэй гэж. тий. Юу 40-өрөөд одоо ингээ арсаа татуулахгүй бол унжиж санжаад Тэгэхээр Хөгжлөө тэгвэл тогтоох хөгжилтэй хөгжсөн улс орны 40 наснууд ямар байдаг вэ? Ямар зөвхөн байна шүү дээ. Дөнгөж амьдрал нь эхэлж байна уу? Тэгвэл энэ насныг бол энэ хорвоод хэрэгтэй зүйл хийгээд ичээгээд ухамсартайгаа яваа бол залуугаараа байж болдго юм байна. Харин тэнэгтээд нэгний боол хийгээд хармуудаа автаад байвал энэ ертөнцид хэрэггүй гэдэг хурдан өтөлдөг юм байна гэдээ ойлгочих. Наснасаа залуу харагддаг гэдэг хүмүүс чинь тэгээд юу зүү яа. Гэхдээ бараг 40 хүрж байж анхны хүүхдээ төлөвлөх талын юм бодож байгаа байх шүү. Яагаад гэвэл тэрнээс өмнө хувхны хөгжил гэдэг тал руугаа өөртөө хөрөнгө оруулалт хийгээд өөрийгөө амьдрал ах уу гэдэг зүйл дээр гэр бүлийн харилцаа бүртгэнээс хүмүүсийг ингээл хоох энэ одоо 50 гарчгаад 30-та юм шиг яваад байна гэвэл энэ л шоломс чөтгөр байх л гэж боддог. Яагаад гэвэл манай үзлийн нийтийн ухамсарын төвшөнд ийм хүмүүс байх боломжгүй гэдэг үзэлтэй учраас. тийм хүмүүс ч одоо их мөнгөтэй тэгэл тэр нөгөө мис засал гэдэг юм хагалгаас эгэлгэнд нь орцоо энэ ч тест нэрээ. Энэ бол шалтгаан шүү дээ. Тий, тийм л юм байх байна. юм бол би ч бас ийм бол чадна гэдэл ингээл боддог. Бид чинь дараа нь айгүй муу харагддаг шүү дээ тий. Ухтач төлөрлөг болдог байхгүй тэр хугацаанд дуусахаараа өмнөх нь тий. Ингээл шалтгаан хэлээд байгаа. Хүний хөгшрүүлдэг хүчүүд ерөөсөө л бусдын ирэхээр байхаас хамаардаг. Амьд оршихугаас хүн холдвол бас л үтэл. Оюун санаа бохирвол бас үтэл. Гэхдээ одоо нэгэн бодлыг харуулсмар шүү дээ. Яагаад тэгэхээр 22 онд вакцин гэдэг зүйлийг коронавирусын вакцин гэдэг зүйлийг яг Монгол шахаж эхлэх гэж байхад аргаа өвтөр ярьж л байсан. Яг үннийг хэлэхэд ярьж л байсан. За коронавирусын вакцины эхний тон гэдэг зүйл дээр коронавирусын вакцины хор гэдэг зүйл ийм юм байгаа шүү гэдэг тал дээр аргаа угаж алчиж л байсан. Тэр үед юу гэсэн? Юмоо навсархаа дээлтэй нэгээд хадагны тамтаг зүйлсэн хоолойгоо шахсах өвгөн ч юм уу юу ч юм яста гуцлаа байлаа гэж ярьжсэн байхгүй. А тэрний дараачаас за нэгэнт одоо ингээд нэгдүгээр том гэдгээ хийлэгчж байгаа юм бол баг дээр нөгөө энэ хорийн тайлах арга саам хай тийм үү? Аль болох бид чинь тархаахгүй нэвчээхгүй байх талаар үзье. Эхний нэг хэд хэдэн тохиолдлууд амжилттай болсон хорт авдартай хүнд хийж үзлээ. Бүр ожиг өвчтэй хүнд хийж үзлээ. А тэгээд цаашлаад ирсэн чинь энийг хүмүүс юу гэж харсан бэ гэхээр бөөнрийн хувьд бол тэр мөнгө олох хэрэгсэл болж байгаа юм. Яагаад гэвэл бид хоёр тэр зүйлийг ярилцаад олоочдоор нь ярилцаад аргаа уг ямар ч үн төлбөр гэдэг одоо өргөлдөн чин дүүцүүлэх юм байхгүйгээр ингээд хийнэ гэд хэлчихгүй юу. Тэгсэн чинь бид хоёр л яг ингээ хоёрын чанартайгаар 3 хүүхэдтэй байж юугаа адиж ууж амьдрах гээд байгаа 3 хүүхэд чинь өсөд том болно. Эсвэл тэнийг юм уу үгүй бол тийм ихнэ баян цатглаа юм уу та хоёр. Дараа нь тэгээд ингээд шахалт үзүүлээ болохгүй болохоор энэ ингээ худлаа зүгээр маркетинг сенсац хийж байгаа. Эхний нэг 2 тунг бол ингээд сүүл рүүгээ яалтачгүй тэр улганыг улаач нь өөрөө олоод уншиж байгаа байхгүй юу? Зүгээр л гэрээс тахлын өргөнөөс ирээд аваа явдаг. Очоод аргаагаа юугаар ундалах вэ? Бор цайвал бор цай гарна, тийм үү? Хар ус уул хар ус гарна. За нэг сүүн цагаан байл тэрүүгээр нь. Улааж байгаа гар дээр 5 дөрөвч тавиулж авч байгаагүй.
Гэтэл тэр их сайхан урам зориг итгэл найдвар хийж байсан тэр эрч хүчийг хүмүүс өөрөө дэвшлээд унтраацсан байхгүй. Сүүл рүүгээ цааргалдаг болсныг хагасч л байж байгаа. Тэгээд дэрнгүүд аргаа үгээ бол хомигдаад ирж байгаа. Хичнээн додоод ирчим далд хүчний чадар байлаач тэр хүмүүсийг торгооч чадахгүй төрж эхэлсэн. Нөгөө зүрхэн өвдөл, нөгөө өжиг хуучин ингээл. Тэгээд өвөө хагасчил жил төхөө шахуу хийж тэр үйл зан үйлүүдийг хийчихэд одоо боломжгүй. Өвөө торгооч дийлэхгүй. Яргааваас асууж яагаад та ингэж цааргалж байгаа гэсэн. Олооч энэ зүйлээс өөрөө итгэл үнэмшил гэдэг зүйлээ алдчихлаа. Хичнээн энэ хүний амьнасыг ингээд оргоогоо тогтоогоод ингэж байгаа ч гэсэн өвгдийн дарамжилж байгаа цагт би энэ зүйлийг хөлөө зөвшөөрч чадахгүйгээд улаач нь өөрөө татцсан багна штэ. Бүх өөрийнхөө зориулж ирсэн сэтгэлээ татаад дөрөнгөд хичнээн өвгдүүд ингээд хүчлээд байгаа ч гэсэн тэр зүйл амжилтгүй болоодсэн. Тэгээд эртгэн хэлэхгүй яас энэ эртгэн энэ подкаста цацчихгүй яасан гэдэг ч гэсэн хамгийн гол нь хийлгэх үгэнд тухайн хүний сонголт байсан. Яагаад гэвэл бид хоёрын хувьд ч сонголт ирсэн. Улаачиг ажилласаа гарах уу? Эсвэл тэр тунганд хариулаад ажиллаа хийх үү? Үгүй ээ. Хэдүүлэн 3 хүүхдэл өсгөжгүй бол хоёлоо болно эцтэй гэж хэлээд манай ажилласаа гарч ирсэн байхгүй. Дараа нь за ингээ хөдөөгаад одоо нэгэнт ажилласаа гарч хэмжээ үүлэндээ шамдээ. Монголынхаа үүлэнд бас хойш нь тавьчаад байгаа штэ алх хүүхдтэй айлчин. Тэгээд ингэсэн чинь бас хориг тавиад эхэлж байгаа. Вакцины хэлээг бол хээр хөдөө явуулахгүй. Улаанбаатараас гарахгүй. Тодорхой хэмжээний бүүнэр хийлгсэн. Би гайхчихсан. Онгодын улааж улаан нэхэж яваа хүмүүсээ чи яагаад энэ хор гэдэг зүйлийг мэдсээр байж ингэж байгаа юм бэ? Бид нар ч гэсэн хүн штэ. Бид нар ч гэсэн амьдрах ёстой штэ. Тийм болохоор вакцины хийлгээс арга байхгүй. Хээр хөдөө гармаар ингээ онгодуулна. Онгод хизээч чи наад бид нар хээр хөдөө гармаар байна. Жэний бие хорлогдох хэсэг нь бидэнд хамаагүй гэж хизээч хэлдэг байхгүй. Онгод тэнгэр улаачтай заларж байгаа өвгдээцийн хувьд хамгийн нандин зүйл нь улаач нь гэдэг. Хамгийн нандин зүйл. Цорын ганц нандин зүйл. Ягаад гэвэл энэ заларж байгаа улаачийн бие өвчин зөөргөө өжих хуучгүй байж онгодоо заларч чадна. Тийм үү? Цаашлаад энэ бие цогцыг эрүүл саруул авч явжээж улаач нь өөрөө бас өвгдөө залж чадна. Тэгэхээр энэ зүйл юу вэ гэхээр сүнсний өгөгдөл буюу сүнсний даалгавар гэдэг зүйл дээр хүмүүс яриад байгаа шиг тийм амар хүнд зүйл биш бах. Би тэгэж боддог. Яг гэвэл өнөөдөр таны амьд яваад таны гэр бүлээ ингээд арын баттайгаа тийм ээ ямар ч үгүй бол гэр бүлээ ингээд араасаа чирээд явж байгаа чинь сүнсний даалгавар ч юм бэлээ. Тийм үү? Өнөөдөр таны ингээ оршин байгаа чинь таны сүнсний даалгавар юм биш үү? Зүгээр л ингийн штэ. Өнөөдөр бид нар ямар ч цалин аваагүй, хинээс цалин аваагүй тийм ээ? Энд тойрч сууж байгаа. Энд одоо ингээд 3 дахь 4 дахь хэрэн гаралт хөдөөний материалтай өөл болчлоо. Тэгтэл би та нарыг цоглуулад за ингээ хамт яваад өгөөч юм. Би нэг дөрөв өгч чадахгүй үннийг хэлэхэд. Тэрнээс гадна бензин, тоос, хоол, хүнс та нар бүгдээрээ л өөрсдөөсөө гаргаж байгаа шүү дээ. Энэ та нарын сүнсний даалгаврын нэг хэсэг юм биш үү? Магадгүй ингээд за 4 минут байлаа. Одоо амь сахигч урал ингээ сууж байна. Тэгээ маргааш улаач нь бидний энэ уус голтойгоо харьцаад ингээ өнөөдрийн нагаараар амсгалаад байгаа сууж байгаа чинь бас тодорхой хэмжээгээр бидний бие организмыг эрүүлж эхэлж байгаа. Энэ бидний сүнсний даалгавар.
Энэ бидний одоо энэ вакцины хор энгийн штэ нөх амар сүртэй талд хүчний зүйл гэдэг чинь ил биш ич биш. Дагуу зүйл энгийнээс эхэлдэг. Ийм байдаг аахгүй юу? За. Одоо хүний насыг тоолдог болсон. Тийм. Хэд болчих вэ? Тэгээ ер нь ихтэй л нэг 6 жил. 100 хүний нас хамгийн дээд боломжит төвлөр нэг 100 нас гэдэг 100 жилийг давбал за тэгээ ер нь нэг сайхан наслаа гэж ярьдаг болчихсон. 10,000 насалдаг байла, 100,000 насалдаг байла. Тэр үед та нар насаа тоолох шаардлага байсан болов уу? Тэгэхээр хэмжээнд янагдаад та нар тэд байх ёстой. Тэд хүрээд эмээ болох ёстой. Тэд хүрээд өвөө болно. Тэд хүрээд тэгнэ. Та нар тиймд ингээд баригдаад байгаа юм биш үү? Та нараас өмнөх нь түн бум наслаа болоод байсан. Тэр үед тэд нар насаа тоолдог байсан болов уу? Гэхдээ тоолох тийм зав гарах уу? Тэгэхээр яг та нарыг ингээд жижигсгээд байгаа юм шиг санагдахгүй байна. Бариад ингээд тойроглоод байна. Ухамсарын тойрог жижигрээд ингэж юу? Та нарыг жижиглж бариад байна. Инээс бол санаа бодол ч хүртэл бие хаач нь хүртэл жижигрээд нас ч богиносоод байхыг таашгүй. Хэн нэгэн зохиомлоор тоглоод байж гэж үзэж байгаа. Өмнө нь тийм байснаа гэдгийг баталгаажуулж хэлээд байдаг. Тэгэл эндээс бас ирэл сорол болж хайж болно шүү дээ. Та нар өдөр болгоны нарыг үзэж байна, өдөр болгоны агаарыг амьсгалж байна, өдөр болгоны урсах уснаас ундаалж байна. Бүх юм шинээрээ. Гэтэл хүн яагаад өтлөөд байгаа юм бэ? Тэгэхээр та нарын хүлээж авах бодлого үзэл санаа дутуу байна гэсэн үг. Тэгэхээр Хэн нэгэн итгэхгүй байхад хүчтэйгээр тэнгэр хөлсөн улаач байсан ч шидтэй хувилгаан байсан ч тэр хүнийг засч чадахгүй. Ягаад гэвэл тэр өөрөө төгжээсээ өөрөө бий болгосон бай. Тэр өөрөө төгжээсээ нээж тэлж байж давхар үйл нь хэрэгжих ёстой. Энэ онгод залраад эсвэл лам ховрог хотогт нь юмаа хийгээд тарин байна шал болдог зүйл биш. Чи үйл хийлгэж байгаа. Чи хэдий онгод залрахгүй далд хүчний чадваргүй байж байгаа. Хаанаас ч хардаг хүч байдаг юм шүү дээ. Тэд давхар ирчимжээд ирдэг. Гэтэл чиний оюун бодол санаа тэрийг ээж хүлээж авахгүй. Далд хүчээж хүлээж авахгүй. Ингээд мухарсан байвал тэрэн туслах хэрэг байна уу? За нэгэнт ойлгохгүй юм байж. За болох уу даал гэхээс биш. Чамааг ойлгохтол ингэж боломжгүй. Хөөсөж болчихно. төгсөө хөвтүүлэх юм уу? Тэгэл тунгаагаад үз. Чи яаж хүлээж авна тэрнээс үйл эхэлдэг. Үйл хийн гэдэг бол одоо энэ байгаа байгалийн хүч гэдэг байгаа да. Хүнийг домноно гэдэг чинь ерөөсөө энэ хүчнээс үүдэлтэй. Та нар 5 эрчмийн нэгийг төлхөө ашигладаг. Нэг нь усан шинжтэй, нэг нь голон шинжтэй, нэг нь төмөр шинжтэй. Тэр болгон таарсан дом үйлийг танаа өвөлдсөн хүчтэй хамтарч хийдэг гэж ойлгож байна. Энэс хэн нэгэн удирдаад өвчлээд хийгээд байгаа зүйл биш байх нэ. Чиний сүнсийг хэн нэгэн шууд хүчээр эзэмдээд үйл хийх нь хатуу үйл, хар үйл бол хараал гэдэг чинь бол. Тэгэхээр аль нь хамтарч байж тэр өрийг засах нь зөв үйл болдго юм аа. Анар зарим том үйлийг мэднэ. Заримын төмөр идээр хамгаалт үүсгэж явдаг. Заримын усаар засдаг, заримын галаар, заримын утаагаар гэдэл мэднэ дээ. Энд юусоо шиди юм алга.
байдаг зүйлээр л та нарыг аль эрчим давмгаас минь тэрүүгээр домноод байна да. Тийм ээ. Гэтэл энийг задлж хэлэх улаач чалга. Усан шинжтэй үнийг усаар нь гайг нь гарах нь үстэй. Төмрийн шинжтэй үрийг төмрий дээр нь хамгаалт хийнэ дээ. Голын эрчтэй хүнийг голынх нь үлээр домноо да. Энэ мэт байдаг юм. Та нарт мэдэхгүй зүйл олоо. Улаачд маань ч мэдэхгүй зүйл олоо. Гэхдээ арай дөнгөр шүү дээ. Бас нэг наан цаад хүнээ засаад тийм учраас л та өрсөд итгэдэг. Тийм биз? Өмнө ч нь алдаа гаргаж байсан удаа байхгүй. Үйлээрээ. Тэглээч ир шийдэмгийн зам цайг эн ч мэддэг. Тэр нь та нарыг бас татдаг. Яаж ч тарчилж яаж ч ганцаардсан өөрийнхөө хүсснээрээ байх дуртай үр шүү дээ. Хүмүүс нийлээж даралж чадахгүй. Хөх тэнгэр нь дээрээс нь шахаадч үжлийг өөрчлөхгүй. Өөрсд газрын эддүүд нь янз бүрээр дашгируулсан ч байдгаа барайл байна. Тэнцлээ бариад байна шүү дээ. Гэтэл та өрсүүдийг хэн нэгэн илдвэр хэлвэл та нар ooрлно. Өшрөх нь гомдно, матаачлна. Тэнгэрээс нь дараад ингээд нэг юм ойлгох гэтэл би юусаа адгүй юм тийм байна. Бурхан намайг яагаад шийтгэж байгаа юм гэж ингэж гомдолдог. Тийм биз? Яагаад ингэ шийтгэхэд байгаа юм бэ гэж асуудгүй. Дандаа л тэгж байна. Би ядгүй тийм. Би яхаараа заавал ингэж зовлох ёстой гэж. Энэ болгоно ойлгох хэрэгтэй. Өчиртэй болоод л нэг юм та нараар оюун ухааны чинь зарцуулж хайлах гэдэг нь шүү дээ. Тэгэхгүй тэгэл энд бурхан буруутай. Би ингэж явсан бол тэр чигээрээ алдаа. Би л идрээс дор дотоо хүн байна. Энэ тэгвэл та нарыг тэгж хүмүүжүүлсэн байна. Гэхдээ энэ улсад одоо авилгалгүй бол амьдрахгүй болсон юм шиг дээ. Худал баг зөөхгүй бол аж төрх өөж болж. Тэгэхээр энэ бол мэндийн зөв хэмжээнээс хэтэрсэн.